Хуулийн цаг нэвтрүүлгийн шинэ 7 өдрийн дугаар үзэж та бүхэнд хүрч байна. Тэгэхээр энэ удаад бид бүхэн банк санхүүтэй холбоотой банкны эрхчийн талаарх ойлголт мэдээллийг та бүхэндээ хүргэх болно. Тэгэхээр яг энд надаас гадна бас иргэдээс ирүүлсэн асуултанд мэргэжлийн хуульч өмгөөлөгч бас хариулт зөвлөгөө өгөх байгаа. Тэгэхээр энэ удаагийн зочин маань Монголын хүчтэй холбооны гишүүн өмгөөлөгч өмгөөлийн жалаа ирж байна хүрлийн захирал нэмд орж өргөдөн оролцож байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байна уу? Сайн байна. Тэгэхээр эхний асуултаа энэ нөгөө хадгаламж зээлийн хоншоод бол энэ ер нь банк бус санхүүгийн байгууллагууд одоо манай нийгэмд олноор байна шүү дээ. Тэгэхээр яг энэ бүхнээс иргэд банкнаас гадна маш ихээр яг одоо хэрэгцээнийхээ зээлүүдийг авдаг ба тий. Тэгэхээр энэ банк санхүү болон энэ хадгаламж зээлийн хоншоодын хүүн банктай адилхан байгаад байдаг. За нөгөө талаасаа илүү хүүтэй тийм газраас ч бас байдаг. Тэгэхээр энэ тохиолдолд ер нь яг тухайн одоо банк одоо энгийн хуулийнхаа хэлдгээр одоо юу гэж хэлийг бол би сайн мэдэхгүй байл та. Тэгэхээр яг юу гэж заасан байдгийг хүүн адилхан байдаг юм уу эсвэл адилхан байх ёсгүй гэдэг юм уу? Ингээд хараад хаад иргэдийн зүгээс гарч байгаа бас нэг асуудал нь юу гэхээр илүү их хүү аваад хүүгээс хүү аваад ингээд өрийн дарамтанд оруулаад байна гэсэн юм юм яваад байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр та нэг ойлголт өгөөч. За тэгэхээр үндсэндээ бол банк болон банк бус санхүүгийн тогтолцоо Монголд бол 3 үед ийм нөхцөл байж байгаа. Одоо төрөл өөрөөр хэлбэл нэг нь банк гэдэг байгууллага өнөөдөр мөн хуулийн этгээд гэхдээ энэ банкны үйл ажиллагаа явуулахын тулд бол Монгол банкнаас тусгай зөвшөөрөлтөй энэ хуулийн этгээдийг банк гэж үздэг. Банк бус санхүүгийн байгууллага гэж нэг байгууллага байж байгаа. Энэ банк бус санхүүгийн байгууллага гэдэг нөгөө ББ, СБ гэдэг нэг бичээд байдаг шүү дээ. За энэ байгууллага чинь болохоор бас банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа явуулахдаа санхүүгийн зохицуулах орноос тусгай зөвшөөрөл аваад энэ санхүүгийн одоо зээлийн үйл ажиллагааг явуулж байдаг. Гурав дахь нь хадгалам зээлийн хошоо гэж байдаг. Энэ хадгалам зээлийн хошоо нь мөн санхүүгийн зохицуулах орноос тусгай зөвшөөрөл авдаг. Гэхдээ банк бус санхүүгийн байгууллага хадгалам зээлийн хошооны ялгаа нь юу гэдэг вэ гэхээр хадгалам зээлийн хошоо бол зөвхөн өөрсдийнхөө хадгалам зээлийн хошооны гишүүдэд л зээл болгодог байхгүй. Ялгаа нь банк бол нийт ард иргэдэд бол зээлийн үйл ажиллагаа явуулж байдаг. Банк бус нь болохоор тодорхой иргэдэд өгдөг. Хадгалам зээлийн хошоо гэдэг зөвхөн өөрийнхөө гишүүдэд зээл олох зорилттой. Ийм 3 төрлийн. Хамгийн сүүлд нь бидний нөгөө яриад байдаг ломбард барьцаалуулын зээлдүүлэх үйл ажиллагаа явуулж байдаг. Энэ нь бол тодорхой хэмжээний авах юм бол зөвхөн орон нутгийн иргэдийн төлөөлөгч болон засаг захиргааны нутаг дэвсгийн нэгжийн удирдлагаар бол засаг дарга майлны зөвшөөрлөөр ийм үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Ингээд ийм 4 салбар гарч ирж байна. За та саягүй сонирхолтой асуулт тавьсанд энэ зээлтэй хүүтэй холбоотой асуудлууд тавьсан. Ер нь бол банк бус санхүүгийн байгууллага, хадгалам зээлийн хошоо 3 болвол энэ 3 байгууллага маань зээлийн хүүгээ бол заавал нийтэд зарласан байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл одоо жишээ нь худалдаа хөгжлийн банкны зээлийн хүү болвол жилийн төгрөгийн хүү нь одоо жишээ нь сарын 1.1, жилийн одоо жишээ нь 12 ч юм уу те. Заавал нийтэд бүр ингээд өөрийнхөө вебсайтн дээр юм уу эсвэл бол нийтийн одоо хэвлэл мэдээлэл радио телевизийн дээр бол нэг 50 сурчлагаан дээр тавьж ингэж зээл болгодог. Өөрөө хүүгээ тогтоодог. Банк бус санхүүгийн байгууллагч мөн ч адилхан яг энийгээ нийтэд мэдээлснийхаа үндсэн дээр л энэ хүүгээр бусдад зээл олгох эрхийг нээж өгдөг. Хүүн дээр дахиад нэг тодруулмаар байна л да. За банкнаас илүү банк бус санхүүгийн байгууллагын хүүн өндөр байгаад байдаг. Тэгэхээр яг дээд хэмжээ нь хүүний дээд хэмжээ хэд байна гэсэн юм босго байд юм. Тэгэхээр банк болон банк бус санхүүгийн байгууллагын тухай хууль тэр тундаа болохоор банкны тухай хууль банкны хувьд яригдахаар бол юу байдаг вэ гэхээр хүүнийхээ хэмжээг өөрөө шударгаар зах зээл дээр ямар хүүтэйгээр зохицуулах вэ гэдэг нь өөрийнхний хэмжээний асуудал юм. Гэхдээ хяналтанд тавихтаа юу гэдэг вэ гэхээр яг зах зээлийн өнөөдөр бодит хүү гэж нэг юм байна. Одоо жишээ нь банк өнөөдөр зарим нэгэн арилжааны банкуд бол 1.2-тай байхад банк бус бол дундаж хүү бол санхүүгийн зохицуулах хорон дээр өнөөдрийн миний хамгийн сүүлчээр мэдэж байгаагаар бол нэг 3-аас 4% байж идэг. Тийм үү? Гэтэл зарим банк бус санхүүгийн байгуул энэ ханшнаас бүр дээшээ өндөр тогтоогоод 10%, 11% гэж тавьсан тийм ч банк бус санхүүгийн байгууллагууд байж идэг хадгалам зээлийн хошоо. Энэ бол шудраг биш.
Энэ нь эргээд иргэний хуулиараа зохицуулсан зүйл байдаг нь юу вэ гэхээр тухайн зээлийн хүүнд бодит зах зээл дээр байгаа нийтлэг дундаж ханшнаас өндөр байж болохгүй. Хэрвээ өндөр байх юм бол шүүхийн хүүг багасгаж болно гэсэн залж байдаг. Багасахгүй шүү дээ. Одоо л яг биш ээ нөө маргаан эсвэл одоо чинь та надад одоо жишээ нь надад ийм нэг шүүхийн практик байдаг л да. Одоо нэг банк бус санхүүгийн байгууллага нийт танд зарлж байгаа хүүгээ 4% гिचгээд тэгсэн чинь та үржээд одоо надад ингээд зээл хэрэгтэй байна гэсэн чинь за би танд 6-аар л өгье. Тэгэхээр өөрөөр хэлбэл нөө нийт зарласан хүүнээс 2 хүү нэмээд би шудраг бусаар ашиг олоод байсан байна. Тэгэхээр энэ нь яаж тэрнийг багасгах ёстой гэхээр шүүх очиж багасгах байгаа байхгүй. Яагаад бол дундаж хүү чинь өөрөө санхүүгийн зах зээл дээр нийт зах зээл Монголын зах зээл дээр байгаа арилжааны одоо зээлийн хүү чинь одоо энэ чинь 4%, 3% биш дээ. Тийм учраас та 6%-аар хэтэрхий өндөр тогтоосон чинь буруу байна гэд багасгасан юм тохиолдолд шүүхийн шийдвэрүүд маш их байна. Тэгвэл иргэд энийг мэддэггүй юм байна. Иргэд энийг маргаж мэддэггүй. Яагаад бол өөрөө хэрэгцээд байгаа энийг л төлөх ёстой гэдэг. Гэтэл банк бусууд шудраг бусаар тэндээс маш өндөр хүү аваад байдаг. Хоёрт нь нэг зарчмын хувьд түрүүн тавиад байсан хүүнээс хүү хүлэх гэдэг нэг үг байсан. Энд бол нэг 2 зарчим бий. Энэ дээр бол нэмэгдүүлсэн хүү гэдэг нэг зарчим байдаг юм. Нэмэгдүүлсэн хүү гэдэг юм нь хүүнээс хүү тооцохдоо биш тэр тухайн хүүний 20%-аас хэтрэхгүй байхаар л хүү хүлэх хэрэгтэй шүү гэж. Өөрөөр хэлбэл хүүнээс нэг 20% чинь л илүү тооцсон шүү. Хэрвээ та хугацаанд зээлээд үндсэн зээлээ төлөөгүй бол гэсэн. Нэг ийм хууль нь бол иргэний хууль дээр заасан байж байдаг. Тэгэхдээ одоо ханаа намаагүй одоо хүснээр хүү тооцох биш. Яг тогтоосон тэр хүүний чинь 20%-аас л хэтэрж болохгүй шүү. 20% хүртэл гэж нэг үг байдаг. Тэрний одоо тэгэхээр иргэд одоо жишээ нь банк бустайгаа 20%-аар та хүү тооцохгүй гэрээндээ хэрвээ заасан бол тийм 10%-аар одоо 20%-аар тооцохгүй шүү 10%-аар тооцъё 5%-аар тооцъё гэж саналаа оруулдаг иргэн бол бараг байдаггүй. Тийм эрх нь бол хуулийн дээр бол нээлттэй гэж байна. Энэ дээр бас нэг зүйл байна л да. Яг энэ иргэнээс ирсэн асуулт байна. Тэгээ за энэ банк хадгаламж зээлийн оршоо за банк бус санхүүгийн байгууллага зээлийн гэрээний хугацаа дуусааг байхад зээлдэгчээр нэмэгдүүлсэн хүү төлөөлөх. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэмэгдүүлсэн хүү хууль бусаар нэхэмжилж авдаг. Иргэн зээлдэгч манд хэдийд ямар хэмжээгээр энэ нэмэгдүүлсэн хүүг төлөх ёстой байдаг вэ? Миний хувьд яг энэ маргааны улмаас хохирсон хүн байна. За нэмэгдүүлсэн хүүгээ түрүүн би та асуулт тавихад чинь асуултыг бол дараах хуулийн заалт гэдэг юу вэ гэхээр хугацаанд төлөөгүй зээл гэдэг нэг үг байгаа. Тэгэхээр чи хугацаанд болоогүй байхад нөгөө гэрээгээ нөгөө нэг чи миний мөнгийг буцааж өгөө гэд гэрээгээ цуцлаад шүүхэд гаргачихж штэ. Тэгэхээр чин гэрээ цуцлагдаж байгаа байхгүй юу? Өөрөөр хэлбэл банк нөгөө хугацаанд болоогүй байхад танаас буцаад мөнгөө нэгчиж байна. Тэгэхээр үндсэндээ иргэний хуулийн заалтаараа болоод хэрвээ банк хугацаанаас нь өмнө шүүхэд юм аль нэгэн байдлаар гэрээгээ цуцласан тохиолдолд дахиж хүү тооцогдох зарчим бол байх ёсгүй. Яг бол би нөгөө нэг гэрээгээ нэг талын санаачлаад цуцалчихж байгаа байхгүй юу? Би танаас одоо өнөөдөр 2018 онд дуусахаар байсан бол би өнөөдөр 2017 онд өгчөж байгаа бол өнөөдрөөс эхлээд би тань цаашаага хүү нэмэгдүүлсэн хүү авах эрх чинь байхгүй болчихж байна гэсэн. Энийг бол ерөнхийдөө шүүхийн практикт бол хэрэглээд эрхэлсэн. Энэ тэгэхээр нөгөө нэг тухайн зээлдэгч үүргээ биелүүлээгүй төлөөх нь одоо хариуцлага гэж. Тийм төлөөх л тий хариуцлага. Өөрөөр хэлбэл хугацаанд болоогүй байхад надаас мөнгөө нэгчээд тэгчээд чи хугацаанд мөнгөө өгсөнгүй гэд надаас нэмэгдүүлсэн хүү нэг чаа чи шудрах хэсний зарчимд нийцэхгүй гэсэн. Ийм л байна. Нэмэгдүүлсэн хүүний хувьд бол маш их олон маргаан байдаг. Жишээ нь нэмэгдүүлсэн хүүг бол иргэний хууль заасны дагуу хугацаанд дуусаад одоо хугацаа шүү дээ 2018 онд дуусаад та бид нар одоо чинь би танд мөнгө төлөөгүй байгаа тохиол энэ хугацаа дууснаас хойш нэмэгдүүлсэн хүү яг энэ нэмэгдүүлсэн хүү гэж яг ярьж байгаа дээр бас иргэний асуултыг оруулъя гэж бодож байна. Тэгэхээр нэг иргэнд өөрт нь бас яг асуудал тулгараад танаас зөвлөгөө тусламж авъя гэж ирсэн малаа. Тэгэхээр иргэнтэй оролцъё. Банк санхүүгийн байгууллагаас нэг урт хугацаатай зээл авсан юм аа.
Тэгсэн чинь нөгөө жоохон хугацааг нэвтрүүлээд тэгсэн чинь надаас одоо юу гэдгийг нэмэгдүүлсэн хүү тооцоод тэрийг одоо нэмж одоо төлүүлнэ гэд. Ер нь бол нөгөө одоо тэр нөгөө юу за тэгээд ер нь бол тэр нөгөө юугаа зээлийнхаа нөгөө гэрээг цуцалсан байгаа юм. Тэгээд гэрээгээ цуцлаад тэгсэн хэрнээ надаас одоо ийм хүү тооцож аавна гэд. Өшөө одоо нөгөө юу гэдгийг давж одоо надаас шаардсан зөндөө олон одоо хүүнүүд нэмэгдүүлсэн хүү энэ төргээд зөндөө олон ийм асуудлууд үүсэж байгаа юм л та. Энэ ер нь банк санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаа нь ер нь хэр нийтдээ байт юм бол энэ хуульд. За та урт хугацаатай зээл авчаад та мэдээж би таны асуултыг юу гэж ойлгож байна гэхээр хугацаанаас өмнө таны зээлийг бол цуцлаад та нэг жоохон хугацаа төрүүлсэн юм байна шүү дээ. Тэгэнгუут нь банк өнөөдөр цуцлаад таныг шүүхэд өгөөд тэрний дараа бол танаас одоо хүү нэмэгдүүлсэн хүү нэхэд байна гэж би ойлгоод байна тийм үү. За тэгвэл би тань зөвлөхөд зарчмын хувьд бол иргэний хуулинд нэг заалт байдیں۔ Энэ юу вэ гэхээр урт хугацааны зээлийн хугацаанаас өмнө цуцлсан тохиолдолд тийм үү. Цаашаага эрх үүрэг буюу хүү хүүлэх, нэмэгдүүлсэн хүү нэхэх эрхээ алдж гин гэсэн. Энэ нь өөрөө юу байна гэхээр одоо жишээ нь 2016 оны бол улсын дээдчүүхээс нэг зөвлөмж гарсан. Гэрээ цуцлах тохиолдолд энэ гэрээг яг тэр өнөөдрийн цуцлж байгаа байдлаар зогсоогоод цаашаага энэ гэрээтэй холбоотой эрх үүрэг үүсэхгүй. Тэгэхээр одоо өнөөдөр таныг ингээд шүүхтэрч цуцалсан байгаа бол энэ хүү дахиад нэмэгдүүлсэн хүү танаас нэхэх бол хууль зүйн үндэслэхгүй гэж. Өмгөөлөгч хуульчийн зүгээс бол би таныг тэгж хамгаалж бол би мэтгэлцэн. Энэ бол хуульд нийцнэ гэж би ойлгож байна. За баярлалаа. За зүгээр. За тэгээд энэ холбоотой асуудлууд байвал мэдээж банк санхүү өөрийн гэсэн зээлтэй холбоотой энэ асуудлууд манай Монголын хуульчдын холбоон дээр очиод энэ төрлийн зөвлөгөө бол чөлөөтэй авч болно. Нэгэнт энэ бит хоёрын ярилцж байгаа сэдв нөгөө банк санхүү гэсэн болохоор би энэ банктай холбоотой шимтгэлтэй холбоотой нэг зүйлийг асуумаар байна. За одоо ялангуяа энэ банкуд карт өөрийн картыг ашиглаж байна тий. За нэг банкныг өөрийн картыг ашиглаж хахад за баримт хэвлэх болгондоо 50 төгрөг, 100 төгрөг, гуйлгээ хийх болгонд 200 төгрөг, 100 төгрөг гэдэг чинь ийм яваад байна л та. Энэ хэр шударга вэ? Ер нь. За тэгээд би баримт авахгүй гэд хүсэлтэд дарчлаа. Гэтэл автоматар баримт хэвлэгдээ гараад ирнэ. Тэгээл нөгөө шимтгэл нь явцсан гэдэг. Миний бодоход зөв энгийн үний бодоход би тухайн банкны картыг ашиглаж байгаа учраас одоо өөр банкны ATM-д уншуулаагүй. Тийм болохоор эндээс би шимтгэл авахгүй байх гэж бодоод зорж очоод тухайн банкныхаа ATM-д нь картыг уншуулад гүйлгээ хийж байгаа. Энэ хэр шударга байна? За шудраг биш гэхээс өмнө хамгийн түрүүнд миний санаж байгаагүй 2 жил 3 жилийн өмнө айгуу тийм зөв зохистой зүйл ихэлсэн юм л да. Энэ нөгөө яг зээлийн шимтгэл гэдэг асуудал. Энэ шудраг бүр зөвшөлтөөний газар бол айгуу зөв зүйлийг хийж эхэлсэн. Гэхдээ энэ маргаан сүлдээ эцслээд миний ойлгосноор бол банкуудын тал шийдсэн гэж би ойлгож байгаа. Яг тэгэхээр зээл авч байгаа хүн олгож байгаа хүн харилцан тохиролцоод ингээд гэрээндээ ингээд шийдвэр хийж байгаа. Гэтэл банк зээл олгосны шимтгэл гээд нөгөө зээлийн үнийн дүнгээс нь эсвэл суудгаж аваад эсвэл тэр хүнээс аваад байсан. Энэ асуудал дээр шудраг бүсэлцлооныхаа тэр дундаа бол маргаан үүсгэжсэн. Энэ бол шудраг биш ээ. Чи бол үйлчлэгээ үзүүлж байгаа гэдэг. Ингээд миний санаж байгаагаар бол нийслэлийн захиргааны шүүх дээрэс нь захиргааны давзаалдах шатны шүүх, улсын дээд шүүх нэг энэ асуудлыг эцэсэн шийдсэн. Гэхдээ миний ойлгосноор банкуудын талд. Тэгэхээр одоо та яг нэг карттай холбоотой яг зээлтэй адилтгаж юм асууж байна л та. Тэгэхээр хамгийн түрүүд иргэд маань карт авахаар л очил карт авч байна биш, картыг дагалдаж гэрээ ирдэг. Энэ гэрээнд чи юу заасан бэ? Тийм үү? Картаар одоо та бол тэнд нэг дагас эзэмшээд өөрийнхөө мөнгийг өгчхөөд тэгээд тэр карт нь явж байгаад би өөрийнхөө мөнгийг л тэндээс би гүйлгээ хийж байгаа болохоос би банкнаас зээл авч юм айл нэг юм хийгээгүй шин. Тэгэхээр тэнд банк байгуулж байгаа карт эзэмшигчийн гэрээтэй холбоотой энэ асуудал дээр бол иргэд өөрсдөө уучлаарай би өөрийнхөө мөнгийг авсны төлөө танад би бол жишээ нь хадгалуулж байна өөрөөр хэлбэл тийм үү? Би мөнгөө бэлэн мөнгөө танд авчиад дансандаа хийчих. Би данснасаа мөнгө гүйлгээ хийж байгаа болохоос
өөр бусдаас хин нэгнээс зээл аваагүй, хин нэгний мөнгийг хөрөнгийг би захиран зарцуулаагүй шүү дээ. Тэгэхээр тэр гэрээн дээр тодорхой хэмжээнд өөрчлөлт хийх, өөрийнхөө санаа оноог оролцуулах асуудал иргэдэд байна. Тэгэхээр юу дутаад байна гэхээр энэ цаас гэрээгээд нэг энэ цаасан дээр иргэд маань танилцах ёстой болохоос нөгөө нэг яриад байгаа нөгөө тэр пластик картыг л хурдхан авчил болчихж байгаа юм шиг асуудал. Шудраг биш үгүй бас нэг хоёрдмол утгатай л да. Би таны мөнгийг хадгалж байна. Таны даалгавраар би гэрээ хийж байна. Тэгэхээр би нэг ажил хийгээд байна. Янз нь тийм ээ. Би нэг ажил хийгээд байна. Тийм үгүй. Таны төлөө та хуржаад би энэ гүлийг чи ингэж хий гэхээр би таны өмнөөс ажил хийж шүү дээ. Уучлаарай би ийм юм аа. Тэгэхээр би бас нэг үн төлбөргүй ажил хийх гэдэг бас зах зээлийн нийгэмдэр аль зөв зохимжтой. Тэгэхээр энэ хоёр талыг л айгуу зөв тэнцвүүлэх юм бол гэрээндээ зөв тусгах юм бол асуудлыг бол тохиролцож болох болов гэж би ойлгож. Та сая зээлийн гэрээгээд ярьлаа шүү дээ. Энэ дээр нэмээд нэг асууя. Зээлийн гэрээн дээр за одоо сүүлийн иргэд нөгөө цалингийн зээл их авдаг тий. Цалингийн зээл за иргэн бэ за 600 мянган төгрөгийн зээл авчээ. Гэтэл яг үндсэн банкнд нөгөө 1% хүү төлдөг. Уг нь бол нөгөө графикийнхаа дагуу сар сартаа төлөх хүүгнийх нь график нь гарцсан байдаг. Дээр нь дахиад тухайн графикт төлөгдөх үндсэн зээлээс гадна хүүнээс гадна давхар бас нэг хүү яваад төлөөд идэг. Ямар хүү те? За 600 мянган 1% хүүл яваад идэм байнал та. За 600 мянган төгрөг би уг нь гар дээрээ бэлэн авна гэж бодоод хүсэлтээ гаргасан чинь 540 мянган төгрөг ирдэг. За ин гих мэтчлэн гээ. Тэгэхээр ер нь бол би юу гэж асуух гэдэг юм хэрэг нийтдээ банкны хэдэн төрлийн хүү авдгийг иргэд за одоо надаас нэг хэдэн төрлийн хүү авах хэрэгтэй байна. Банкуд бол гэрээнд тохирсон дахиад нөгөө иргэдний харилцаанд очино. Банктай харилцахтай хүмүүс болохоор нөгөө өөрийнхөө санхүүгийн хэрэгцээг хангах үүднээс өөр шаардлагатай их усэр мөнгө одоо жишээ нь их усэр гэхээсээ одоо аяга хоёлын энгийнээр ярил л да мөнгө надад хэрэгцээтэй байна. Миний орлого одоо сарын дараа орж байна. Тэгэхээр би банктай очив тийм ээ би 600 мянган төгрөгийн цалинтай. Та нар надад уучлаарай 600 мянган төгрөгийг өгөөч. Тэгэхээр банк таны судалгааг хийж үзээд юу нэхэ нэрээ тийм байна 5600. За би танд 600 мянган төгрөгийг өгөхдөө нөгөө банкны шимтгэл гэдэг юм чи хасагдчих штэ бас. Гэрээндээ тэгэхээр гэрээгээ байгуулж байгаа тохиол тэн дээр чинь маш тодорхой. Ер нь банкнд бол хоёрхан төрлийн хүү байдаг. Нэгт үндсэн хүү буюу гэрээнд тусгасан хүү ч байх хэвээр. Тийм үү? Хэрвээ та ч бас нэг тодорхой хуваар ч юм уу эсвэл хүүгээ төлөөгүй тохиолдолд үндсэн зээлээ тохиолдвол нэмэгдүүлсэн хүү. Хоёрхан төрлийн хүү. Нөгөө түрүү миний тав дээр тохир ярилцж ойлголцож авсан нэмэгдүүлсэн хүү хугацаанд төлөөгүй болгон л хариуцлага болгож байгаа болохоос өдөр тутам аваад явах гэсэн хүү биш байхгүй. Тэгэхээр гэрийн заасан ганц л хүү байна гэсэн үг шүү дээ банк. За тэгэхээр энэ бас нэг гэрэгэн тохиолдсон юу байна л да. Иргэд нөгөө зээлийн гэрээг амар болон бичээр байгуулдаг ихэнхдээ. Энэ бол нэг түгээмэл байгаад идэг юм л. За одоо яг өмнөх дугаар би асуусан гэсэн яг иргэний зүгээс нэг асуулт. Хүүхдийн нөгөө мөнгө зээлээд идэг нэг хувь хүмүүс одоо байгаад байна да. Тэр хүмүүсээс ингээ мөнгө зээлээд авцсан. Гэтэл нөгөө гэрээ байхгүй, цаасан дээр үзүүлэх юм байхгүй. За чи надад энэ мөнгийг хэдэн сарын тэдэнд би буцааж авна. 15% хүүт. За ингэсэн чинь нөгөө зээлийнхаа төлөлтийг ингээ хийгээ яваад байсан чинь нэг удаагийнхан зээлийн төлөлтийг тэмдэглээгүй байжээ гэж бод. Гэтэл нөгөө хоёрын хооронд нэг маргаан гарч тарнаа да. Би төлсөн чи төлөөгүй. За тэгсэн чинь за 15% хүүтээ одоо ерөөсөө ингээл нэмэгдүүлээл дахиж чи энэ мөнгөө нөхөж төл. Ингээ ингээд нэг энэ үнийг амар гэрээ хийсний л одоо нөгөө дутагдал юм болов гэж бодоод байна. Энэ төрлийн маргаан ер нь хэр гард. Энэ ер нь ингээд энэ маргаанууд донд банк санхүүтэй холбоотой маргаануудын донд эзэлж байгаа дийлэнх зөвлөж байгаа тэр маргаан яг юу гэдэг вэ? Иргэд юун дээр алдаад байна? Тэгэхээр нэг иргэний нэг иргэд хоорондын зээлийг бол байдаг. Иргэний хуулиар зохицуулсан. Иргэндээ зээл олгох тохиолдолд зөвхөн бичгийн хэлбэрээр хүү тохирсон тохиолдолд хүү хүүлэх хэрэгтэй. Хүү хүүлэхдээ тухайн зээлийн одоо өнөөдөр жишээ нь ингээд аваад үзтээ 2017 оны 3 сарын 8-наас
одоо 4 сарын 8-ны хооронд 1 сарын хугацаанд 1 сарын хугацааныхаа л хүүг авах хэрэгтэй. Гэрээний хугацаа дууслаа түүнээс хойш хүүхүүлэх хэрэг байхгүй. Хэрвээ зээлийн хугацаа одоо гэрээний хугацаа сунгах юм бол хүүхүүлэх ёстой болохоос өөрөөр хэлбэл 4 сарын 8 хүртэл тэр хүн 8-нд л зээлийн хүү авах хэрэгтэй. Амар хийсэн хилцлийн хувьд бол хүүх авах хэрэг байхгүй. Өөрөөр хэлбэл хүүх авах эрхээ алдчихна гэсэн. Тэгэхээр нөгөө нэг монголчууд яриад өөрч чинь надад нөгөө нэг 10% хөтөө өгчмөд за 10% чи тэг 10%-га төлөөрөө гэдэг ингээ амар яриа яваад байдаг чи энэ ч өөрөө хууль зөрчиж гин гэсэн. Тийм учраас хүүх төлсөн хүмүүс бол буруу зүйл хийсэн гэсэн. Амаараа зээл олгосон хүн бас л буруу. Энэ хоёр чинь өөрөө энэ бол эргэцэн мэдлэг дутмагтай холбоотой юм гэж харж байна. Түрүүчийн хоёр дахь асуултын та дахиад нэг тодруулаад өгөөч. Тэгэхээр ер нь яг нийтдээ банк санхүүтэй холбоотой энэ маргаанууд донд зохиолж байгаа зүйл нь юу вэ? Иргэд юун дээр алдаад байна гэдэг л байна. Банктай холбоотой маргаан дээр болвол банк зээлтэй банк санхүүтэй холбоотой маргаан дээр бол хоёрхан зүйл маш их зохиолж байгаа. Энэ бол эдийн засгийн өнөөгийн нөхцөлийн хямралтай холбоотой зээлийн үр төлбөрийн асуудал. Өнөөдөр миний зүгээр харж байгаа хууль зүйн өнөөдөр харж хагаад бүх гэр бүл өнөөдөр өрийн сүлжээнд орсон байна. Маш их зээлийн дарамтанд өрийн дарамтанд орсон байна гэж зүгээр харагдаж байгаа. Яагаад гэвэл ихэнх одоо банк санхүүтэй холбоотой үе түмэн зээлийн л маргаан явагдаж байгаа. Иргэд энд юун дээр анхаарах ёстой гэхээр 3 зүйл дээр анхаарах ёстой гэж би ойлгож байгаа. Нэгт нөгөө мөнгө хэрэгтэй болохоор за 5%, 6%, 10% одоо чинь өдрийн 5% ч гэдэг ийм зээлүүд амар их гарч ирж байна шүү дээ. Одоо зөвхөн өдрийн хэрэгцээ хангаж байгаа тийм зээлүүд. Тэрний өөрөө юу анхаарах хэрэгтэй гэхээр энэ нь хууль ёсны хүү байна уу? Энэ хууль ёсны дагуу зээл олгож байна уу? Энэ гэрээ хэлэлцээрээ маш сайн унших хэрэгтэй. Юуны төв надад мөнгө хэрэгтэй гэж авахтаа биш. За би мөнгө надад хэрэгтэй. Гэхдээ энэ зээлийн гэрээ гэж гэрээ мөн хэлцэл чинь ямар утга агуулгууд ингэж агуулад байна гэдгээ маш сайн анхаарах хэрэгтэй болов гэж би ойлгож байна. Миний харж байгаа. Хоёрт банк болон банк бус санхүүгийн байгууллагуудад дахиж нэг анхаарах миний зүгээр энийг нийт хуульчнаар анхаараасаа гэж боддог. Юу вэ гэхээр банкуд дандаа өөрсдийнхөө гэрээ зээлдэгч нарт тулгын шаардлагатай. Одоо та нар хэрвээ одоо өнөөдрийн байгаа иргэд та нар зээтэд байгуул зээлийнхаа гэрээг ингээ хараад бүү жижигнэр ингээ бичсэн. Маш их олон хуудас. Маш их олон хуудас байгаа болохоор иргэд болгон тэрнийг уншдаггүй юу дотор нь байгаад байгаа. Тэгээд зээлийн гэрээг ингээ аваад үзэхээр дандаа банк болон банк бас санхүүгийн байгууллагын л эрх ашигт нийцүүлсэн гэрээ болохоос нөгөө зээлдэгчд иргэнд нөгөө баялаг бүтээж байгаа субъектэд та энэ дагуу хэрэгтэй шүү, энэ гэрээтэй шүү гэдэг юм нэг ч бараг л байхгүй дээ. Тийм. За 3 дахь анхаарах зүйл нь юу харагдаад байна гэхээр нөгөө миний харж байгаагаар бол хуульч хүний хаануудыг ч гэсэн харж аваад эрхтэгш байдал. Нөгөө гэрээ гэдэг чинь хоёр тал харилцан тохиролцоод за би ийм хүүтэй амаараа та ингээ 20% багасгаа чи 10% хүргээч. Энэ гэрэн дээр ийм заалт байна гэж ярих эрх нь бол байдаггүй. Ярих эрх гэхээр тэгвэл зээл авах болж. Тань тэгвэл өгөхгүй. Тэгэхээр зүгээр харах зүйл нь юу байна гэхээр гэрээ хэлэлцээр байгуулалтаа энэ тэгш шудраг байх зарчмыг л баримтгах чухал гэж хардаг. Маш их баярлалаа тань. Баярлалаа. За тэгэхээр эрхэм үзэгчдээ энэ удаагийн ярилцсан сэдв банкны эрх зүй гэсэн энэ сэдвийн хүрээнд бид бас олон асуудлын талаар ярилцаж та бүхэнд энэ талаарх мэдлэг ойлголтыг өгсөн байхаа гэж найдаж байна. Тэгэхээр энэ удаагийн манай зочноор Монголын хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч за өмгөөлийн жалаа ирж нөхөрлийн захирал Яндар Журагдан орслоо танд маш их баярлалаа. Амжилт хүсье. За баярлалаа.